Амралтын өдрийн мэндийг хүргэх үзэгчдээ Баазар нэвтрүүлэг та бүхэнд 10 дахь улирлын 20 дахь дугаараа хүрэхэд бэлэн болоод байна. За мөн Баазар нэвтрүүлэг үзэж суугаа бүх эмэгтэйчүүдтэй олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах баярын өдрийг мэндийг хүргэж байна. За Баазар эхлээд дайл хэзээ 20 дугаарыг хүргэчихсэн байна тийм ээ. Улирал дуусгаад ерөнхийдөө 5-7 хоног. Талаас өнгөрөө 35 дугаар гардаг тэгэрч байна. 60-аад хүрээгээр орсон тийм. Тийм байна. За тэгээд өнөөдөр бас олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр болж байгааг тохиолдуулаад ESPN-с 4 дахь жилдээ за Memphis болон Dallas Mavericks-ийн тоглолтын дээр эмэгтэйчүүд дандаа ажилласан байгаа нэвтрүүлэгчид, тайлбарлагчид тэгээд камерны ардл гэхэд бүр 30 эмэгтэй ажилласан гэсэн ийм мэдээлэл байна. Баярын өдрөөр ажил хийлгээд. Тийм тэгээ яг баярын манай хуулан гэсэн тэгээ баярын өдөр ажил хийлгээд. Тийм надад л айгу зүг санагдаад байгаа байхгүй. Баяраараа бас амрах гэхээсээ илүүтэй энд сагсан бөмбөгийн ертөнцид бас эмэгтэйний нийгэмд эмэгтэй байр суурь хэрэгтэй гэдгийг илэрхийлж байна. Тийм ойлгуулсан ийм өдрүүд. Нэр баярын мэнд. Болж өнгөрлөө баярлалаа. Сандаа бас баярын өдөр гинээрээ. Баярын. Тэгээд эрхээ хамгаалах өдөр өстэй. Өнөөдөр одоо хулангийн бүх ярьсан бүх юм зөв шүү. Марахгүй шүү. Тэр тоглолтын дээр тэгээд юу яасан нөгөө эмэгтэй ерөн сагсан бөмбөгийн дасгалжуулагч нарыг бас онцлон танилцуулж ирсэн дондор нэсэн чинь коллежид маш олон эмэгтэй дасгалжуулагч нар ахлахаар бүр ажилладаг юм байна лээ. Дээр нь NBA-ийн багуудад бас нэлээд олон туслахууд байгаа. За сүүлийн жилүүдэд мөн NBA-д маш олон эмэгтэй шүүгч нар байдаг басна. Тэгээ өнөөдрийн тоглолтын дээр харин эмэгтэй шүүгч байгаагүй. 3 эрэгтэй шүүгч шүү явуулж байсан. За ингээд үндсэн Баазрынхаа сэдвүүд рүү орё гэж бодож байна. Даваа гарагийн орой Америкийн цагаарын тоглолт болсон. Тэгээд энэ 7 хоногийн хамгийн гонигтай мэдээг авчирсан л тоглолт боллоо доо. Тэглээ. Тэгээд үнэхээр харамсалтай юм үйл явдал яг энэ дээр ингээд болчлоо. Угаасаа өвдөг одоо нөгөө нуурах талынхаа эсрэг тийшээ нь ялч юм ингээд хийж байгаа. Тэгээд угаасаа өвдөгний арын байгаа эсэл тасрах нь ойлгомжтой. Гэтэ одоо тийм хавсарсан юмгүй л гэж илээ. Одоо эсэлээс гадна өөр шүрмэс тийм даран жирэгж мэрэгч гэж янз бүр мэддэг. Камерт бол үнэхээр амар харагдчихсэн шүү дээ. Бүр юу бол юу. Нэг Монголын сагсан дээр нэг бэлэгтгээд залууг санаж байна уу? Бэлэгт нэг ингэж амар хийжсэн тий. Угаасаа тэгээ Кайри ч өөрөө мэдчихсэн л та. Торгуу шидэж байхдаа нулимс нь гарцсан байжсэн. Тэгээд угаасаа хүн нэг юм хэлэхэд өөрөө ч мэдчихсэн баг. Тийм харамсалтай зүйл болоо. Dallas Mavericks гэдэг багийн зөвхөн энэ өдрөлж биш. Ер нь ирээдүй юу болох вэ гэдэг асуудал хөндөөлөд. Одоо Кайри тэгээд дараа жилийн эдээд ирэх нүг үедэл боллоо шүү. 8 сар гэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ч одоо дараа жилийн 12 сар. За тэгээд 12 сард дахиад явж эхэлнэ. Тий, дахиад одоо яах юм бэ? Багийн бэлтгэлд хамаарах болох гэдэг асуудал байна. Харди бас энэ тоглолтын дээр шагаар байна. Тэгээд бас 7 или 14 хоног гэсэн байсан. Тэгэд Дасын бас нэг довтлогч Prosper удирлан дууссан. Бас мэцэслэлд орохоор болсон байна лээ. Бүхэн энэ жил одоо Дасын одоо хэрэгчлээд тий. Сүүлд Нико Харрисон. Тэ мордхаа. Тэг яг за Нико Харрисонаас гадна багийн эзэн л дээ. Ер нь бол сагсан бөмбөгийн яг ойлголтгүй эзэн авснаасаа хойш ингээд энэ багийн чи бүтэн өнгөрсөн жилийн өдийд гэхэд за яг финал руу гарна гэж бид нар бол нэг өнгөрсөн жил бол ярьж байгаагүй бах. Ер нь өнгөрсөн жил финал тоглолцсон баг үндсэндээ 12 сар хүрхгүй хугацааны дараа 9 сарын дараа гэхэд нөхцөл байдал ийм болцсон явж гин гэж угаасаа ямар ч хүний толгойд орохооргүй юм харамсалтай мөн буруу шийдвэрүүд гарсныг улмаас болсон ийм зүйлс болчлоо л доо. Нөгөө сагс сайн мэддэггүй хүмүүс сагсан бөмбөгийн өрөөгөөжиг маш богино хугацаанд мөнгөөр зодож авах гэсэн орлого ер нь бүтдэггүй юм да. Тэгээд тэрний л нэг болчихлоо. Тэгэл багийн эзэд цаасаа ойлгохгүй байх гэсэн үг шүү дээ. Тий, одоо ер нь сүүлийн жилүүдийг харахаар бид нар ер нь бас үе үед байнга л ярьж явах юм дөө. Сагсан бөмбөгийн ойлголт багтаа ийм шинэ мөнгөтэй багийн эзэд шинэ баг хөдөлж авангууд ингээд нүдэн дээр багууд нь самруулж байгааг арга 13 оноос хойш арчлаа шүү дээ. Brooklyn Nets-ээс эхэлсэн. Михаил Прохоровоос эхэлсэн. Тэгээд тэрнээс хойш одоо Sacramento-г энтхийг хүн хөдөлж авсан. Сүүлд Phoenix-ийг бас нэг бизнесмен хөдөлж аваад одоо ямар хөө байдалтай болчиход байгаа. Гэх гурвалтай мөртлөө ямар болчиход байгаа бид нар энэ үйлрлийн тоглолт. Тэгээд зориод тэгээд ихнээ супер одууд ур чадвартай тоглож ирээд тэгээд амжилт үзүүлдэг. Жил болгон амар богино хугацааны солилцоонууд явдаг. Яваад тэр нэгээр өргөжтэй болдог үг ингээл маш олон жишээн дарааж байна. Хамгийн ойрын жишээ зөвхөн Монголд ч гэсэн тиймэрхүү зөндөл биш. Кайри ерөнхий хувьд яг нөгөө Brooklyn Nets тахта нэлээд бас онцгой
мэдээнүүд олонтой Nike татгалцсан ч юм уу тий. Ийм салсан ш. Тэгээд Dallas дээрээ одоо л учраа болоод буцаад нэр хүндээ олж аваад байж гэнэ гэж бодсон. Одоо энэ чинь бүр бага чирээд явж исэн хүн гэдэг гэмтэж байгаа юм л да. Тэгээд чирэгтэй яаж ирж исэн бэ гэхээр Kyrie энэ үлрэлт ийм байдалтай тоглосон. 36.1 минут гэдэг бол лигийн хамгийн өндөр үзүүлэлтүүдийн нэг дундаж минут нь. Ялангуяа ер нь нөгөө Лука гэмтснээс хойш. Ер нь бол Kyrie-гийн минут эрс өссөн. Тийм хангалттай сайн тоглож ирсэн. 25-5 л байна шүү дээ ерөөсөө баг. Тий. Тэгээ товтлох нь баг 50%. Довтлох нь баг 50-40 байгаа тоххой тий. Тэгээд төвийн тоглогч нар наараараасаа бэртээд Kyrie ч самбар аваад эхэлсэн шүү дээ. Тий. Тэгээд ерөөсөө нэг л буруу юм эргэчгээрээ тэгээд менежерээс гадна дасгалжуулагчийн одоо энэ 36.1 минут унтжилж гин гэдэг нь өөрөө лигийн тоглогчдыг тэргүүлж байгаа үзүүлэлт юм байлээ л дээ. Тэгэхээр дасгалжуулагч Kyrie-г ингэж их ашигласан ямар бодолтой. одоо тэгээд буруу байхгүй шүү дээ. Өөр Өөр аргагүй. аргагүй. Өөр аргагүй. Одоо юу гэдгийг өөр одоо оноо авахаар олон сонголттой бол бас хамаа алга тий. Тэгэхгүй одоо ганц Лукан байхгүй. Дээр нь нөгөө өөр гэмтлүүдтэй учраас Kyrie-га тий. Тэгээ Kyrie-га зүтгүүлэхээс яах вэ? Уул нь өнөө маргааштай нөгөө Gafford эдийн хоёр эмчийн үзлэгээр ороод тэгээ буцаад тоглож магадгүй гэсэн ийм мэдээллүүдтэй байсан байхгүй өнгөрсөн 7 хоногт. Тэгсэн чинь ингээ Kyrie гэмтчихлээ. Гол нь одоо ACL-ээс эргэж ирээд амжилттай байсан жишээ бидэнд байна уу? Яг байна л да. Хин чин LeBron ч нэг тасаллаа. Гүшээ LeBron биш. KD нэг тасалсан шүү дээ. KD ахил. Ахил үлээ. Яг ACL гэхээр тийм амар KD болоод айгу муу гост. Жамал Мурэ чи яалаа? Бас эсэл шүү дээ. Тий, Жамал Мөрөл юм байна. Ирээд авраг болсон гэхээр хит хит байгаа. Гэхдээ олон биш. шиг бас байж Тий. чадахгүй. Одоо гол нь энэ чинь нөгөө Kyrie-гийн чинь нас залуучихгүй шүү дээ. 92 оны тоглогч. Одоо 33 хүрж байна. 3 сард 33 хүрэх санагдаж байна. Дараа жил 34. Тий, одоо эх жил 34 настайдаа эргэж ирэх гээд шүү дээ юм чинь. Хэцүү болчихгүй. Тэгээд цаашаа яах вэ гэдэг чинь. Яг гоо төрөлхийн нэг гарны мэдрэмж авьяас тэр мэдрэмжүүд бол байж л байгаа. Зүгээр тэр нөгөө бодоод идэг би энэ тэрийг гүйцэхгүй гэдэг нэг хүндрэл байна л. Нөгөө гоё моушн хөдөлгөөн хурд тэр юм нь бас одоогийн шиг байна гэж байхгүй шүү дээ. ур чадрын нэг бас чинь төрцөн шүү дээ. Байглаа. Тэгэхээр харамсалтай. Тэгээд Kyrie-гийн яг тоглолтонд нь бол мэдээж дургуун хүн маш ховор байдаг баг. Тэгэхээр үзүүштэй жинхэнэ сагсан бөмбөгийн фэн хүнд бол Урлаг болгодог. үнэхээр урлаг болгож чаддаг юм хүн гэдэг юм урчлаа. Үнэхээр харамсалтай Тэгээд одоо эдгэрэх хугацаа 8-аас 11 сар штэ эрх улирлын эхэнд хүртэл байхгүй гэсэн үг. Одоо All-Star-ын ямар дараа л гэсэн үг шүү дээ. нүүдэл хийх бол гэж бодож байна. Эдийн ирээд ч ер нь Энэ удирдлагыг одоо бүтэн хайсан дээр. Одоо эдийг угаасаа шотдаун хийнэ гэдэл мэдээ гараал хэлээ л те. Угаасаа одоо тоглуулад яах юм тэгээд. Тэгээ нэг Юуны чөлөө дуналт хийгээд одоо нөгөө Cooper flag авдаг ч юм уу яадаг чинь. Аз байв лөө. Драфт эрэхтэй гэсэн шүү дээ. Өөрсдийнх нь 25 26 оны эрх нь өөрсдийнх нь эрх бол байгаа. Эхний тойргийнх нь. Тэрнээс цаашаа swap эрхүүд болоо явчихж байгаа. Солих боломжтой. За одоо Dallas-ийн ирээдүй гэхээр гэрээний хувьд ийм болчиход байгаа. За эдигийн гэрээнүүд бол ингээ баталгаатай. Тэр 27-оос 28 оны 62.7 саяын player option. Тэрийг өөрөө аав явж таах байх л та. 62-өөс нь татах. Kyrie хамгийн харамсалтай нь зүгээр Kyrie-гийн хувь тоглогчийн талаас хамгийн харамсалтай нь Kyrie ирэх жил энэ 100 гэрээгээ цуцлаад чөлөөтэй агент болоод эсвэл өшөө том гэрээ, Max гэрээ их боломж байсан байхгүй. Тэгсэн чинь ингээд гэмтэл авчлаа. Тийм ээ. Одоо Тэгээд тэгээд даал сунхахгүй шүү дээ. харин тийм. Даалс өндөр гэрээхгүй шүү дээ. Тэгээ Kyrie одоо энэ player option авч үлдээл ирэх жилдээ цалингаа аваад гэмтэлтэй тоглохгүй байж байгаа л тэгэл тэрний 26 оны 100 чөлөөтэй гэн болох. Айгуу бол даатгал руу шилжүүлэх гэж. одоо Тэгээд тэгээд нэр нь дулаан танууд явж шүү дээ. Энэ багийн нөгөө гол тоглогчд л гэсэн утгатай. Гарааны даваа. 100 Kyrie-гийн гэрээг сунгахгүй байлаа гэж бодоход ямар тоглогч одоо Dallas төрхийг хүсэх вэ? Тэгээ Luka Doncic-ийг хүртэл жоохон онцгой харилцаатай солио явуулсан байдаг. Тэгээд Kyrie-гийн гэрээг сунгахгүйгийн гурт энэ баг Luka-гийн гэсэн юм чи намайг чинь ким байна гэсэн бодол ямар Одоо Anthony Davis-ийг зорж ирэх хүн олдохгүй шүү дээ. Дээрээс нь. Тэ. Гэхдээ Anthony Davis гэсэд тий ер нь бол тийм ээ. Тэгээд зүгээр Лука гэдэг эн чинь гоц одоо төвшнгөөр нь ярих юм бол хамгийн өндөр төвшний тоглогч яваад байгаа байхгүй юу? MVP төвшний. Ийм тоглогчийг сольжиж байгаа баг дээр ер нь ямар од ирэх үү? Тэгээ сансныхаараас зүгээр явуулахгүй тий. шишаанд дуртай пивод тийм янз бүрээр л хэлээр зүгээр байхгүй л да одоо Тэгэл нөгөө багийн эзний яриа шүү дээ. Тэгэхээр яг үүндээ нөгөө одоо ингээл хөвлөлөөр Nico Harrison гэл нүдэл байна л да. Яг уу тэр нөгөө шийдвэр гарах
төвчнийх нь хүн мөн. Гэхдээ тэрний чинь дээр дахиад баталгаажуулах шийдвэрийг баталгаажуулах ёстой хүн байгаа даа шүү дээ. Тэр багийн эзэн Нико Харрис гэдэг одоо сакс мэддэг менежер өөрөө уул нь ойлгуулах ажилтаа байхгүй. Лука сайн, Лукага бойлох ёстой хүн нөхгүй. Тэгэхээр ялч Нико Харрис буруу. Тий. Элдэ сайн биш ээ гэдэг. Гэхдээ шийдэл ёстой байхгүй. Тэгтээ багийн эзэн магадгүй дахиад нэг өөр ядаж Марк Кубнаас асуул та. Мөнгөөс болчихсон. Эцдийн нэг хэврэл байгаа шүү дээ. Гэрээнээс болчихсон. Хувьцаа нь бол. Тэгээ өмнө нь тэр багийн эзэн байсан хүнтэй зөвлөлтөлтөө. Хизээч Марк Кубн Лукаг солихгүй байхгүй. Тэр эргэжлийн Макс гэрээнээс нь зогсож байхгүй. Давхар. Тэгээ энэ Дас гэдэг багийн ирээдүй ер нь мэдэхгүй одоо. Дараагийн 5 жил бол ер нь 10 жилдээ харах. Одоо дахиж Лука шиг тоглогчийг энэ дээр драфтаар авч чадах юм уу чадахгүй шүү дээ. Лука шиг тоглогч төрөх ч юм уу. Тийм шүү дээ. За ингээд 9 сарын дотор энэ баг ерөнхийдөө ингээд бүр оронгороо ирчихсэн шүү дээ. Финалд өрсөлдөж байна. Өнгөрсөн жил нь финалд гарчаа дараа жил нь плей-оффт ч ороогүй. Би бүр баазар эхлэхэд бүр даалт төрүүлнэ гэж ярьж байсан юм шүү. Сайхныг Миний яриа бүр тэр жигтэй ороогоор ирэх. Түй болчихлоо шүү. Шаак хүртэл тэгжсэн шүү дээ. Плейг авцсан чинь даалт төрүүлнэ. Одоо тэгсэн чинь сүүлдээ өөй Клей Томпсон чинь солигдох хүсэлт өгнө гэсэн яриа Лекс төрүүлнэ гэж ирээгүй боо. Харин сайн бол. Аргагүй шүү дээ. Лукаг зориод ирсэн нөгөөх нь явуулсан. За Кайритагаа гэсэн Кайрин гимтсэн. Эдийн ирлээ гэсэн. Энтон Дэвис гимтэлтэй энэ үдрэл үргэлжлүүлээ. Тэгээ өөрөө яаж ч бас 92 оных лөө. Тийм 90 бах. 90 Клей чинь тий. Олон жил үлдээгүй байгаа тийм. Одоо энэ юу гэж насыг барах вэ? Энэ угаасаа анхны тохиолдол хоо түүхэнд. Сүүлд одоо Клей 19 онд Торонто авраг авчаад 20 онд плей-оффт орсон л баг та. Орсон. Ядаж. Ядаж л орсон. Саяны Клей гэрэг 16 17 сая гэрээтэйгээд Лекс энэс ихийгүй гэжсэн шүү дээ. Тийм шүү дээ. Тэгэл өөрөө амжилтыг сонгосон шүү дээ. Тэгсэн чинь ингээ Одоо амжилт нь ч байхгүй карьер нь ч тэгээд Тэр дэг эсгээр Лекс юм. Тэр Клейд айгу хүнд байгаа юм тий Амар юм тий. амжилт орж байгаа. Лекс хоёр дээр давчих. За усаа даас ирээдүг болсон юм. За үргэлжлүүлээд бүгдээрээ Clippers руу орцгоо. Энэ 7 хоногт Detroit-тай тоглолоо. Тэгээд нэг хүн 2019 оноос хойш хамгийн супер тоглолтоо үзүүлсэн дээ. За тэгээд супер тоглолт үзүүлсэн шалтгаан нь энэ хүн гэж хаад өөрөө дараа нь хэлнэлээ. Барак Обама ирсэн байсан болохоор би өөрийнхөө хамгийн сайн тоглолтыг гаргахыг хүссэн гэж. Энэ тэгээд энэ тоглолт заяа. Тэгээ өнөө өглөөний тоглолт тий. Син тоглолт манахаар гарсан. Тий. Энэ тоглолтуудаас би зүгээр за Clippers-ээс ер нь плей-офф бүх багууд айх ёстой юм байна да гэж. Тий. Яхаа. Солилцоо гэдээ бүр амар болцсон шүү. Тэгээд тасгалжуулагчдын баг нь ч амар зузаан юм байна шүү дээ. Ванганди, Брайан Шоу, Тайрон Лу тэгээд Бостонд ажиллаж байсан бас нэг хүн байгаа. Тэгээ хамгийн гол нь Ванганди гэдэг байгаа шүү дээ. Энэ багийн хамгаалтыг ийм болгосон. Тэгээд үнэхээр гоё сакс тоглож илээ. Тэгээ Детройт бол үнэхээр амар формтой байгаа. Энэ тоглолтын дээр ч амар тоглосон шүү дээ. Яг үнэндээ бол. Тэгээд Clippers-ийн үлрэл өрсөлдөгчөө 100 буюу түүнээс доош онд 15 удаа барьчихж байгаа. Тий. Хамгаалт нь үнэхээр боддог юм. Тэгээд Хардан энэ тоглолтод 50 он аваад би хүсвэл 50 оноо чадна гэдгийг харуулчих واخгүй. Гэхдээ өөрөө ч баг тэгж хэлсэн байлээ. 50 оноо аавна гэдэг дөр анх удаага авахд л хэцүү байсан. Надад бол түүнээс тэгээд тэрнээс хойш одоо карьертаа анх удаа авахд хэцүү байсан. Тэрнээс хойш авахд бол надад асуудалгүй болсон. Тэгэхээр ч одоо Норм Паул ирээд хамгийн гол эдний менежментаас хэцүү юу бодох юм. 2-2-оор нь тоглогчтой амраагаал. Одоо зүгээр Норм Паултай тэгээд ингээд тоглолтоо гэж бодоход плей-офф ганцхан нэг тийм эмзэглүүштэй юм байгаад байгаа. Кавай өвдөлөн. Тий. Жох ачаалхтаар нэг хавтчихдаг. Тэр зүгээр байх юм бол Clippers-ийн плей-офф бас аюултай. Кавай бол өрдийн Кавай яг биш байгаа дээ шүү дээ. Одоогоор бол. Гэтэ плей-оффт яах ч юм бэлээ. Хоёр өөр багаас хоёр өөр бүрэлдэхүүнүүдтэй аврах хэвчүү шүү дээ. 50 оноогоо ингэж авсан. Ер нь бол тоглолт тодорхой болцсон байхад алдааг хараад тэгээ 50 оноогоо авсан. Энийг л явчихна. Тоглолт болгоны Обама үзээд байвал гэж юм. Өөрөө алдааг авсан шүү. Гэтэ Clippers-ийн хувьд одоо ер нь Kawhi-гүйгээр ч тоглоод сурцсан баг гэж хэлж болно үстэй. Улирлын ихэнд сайн амжилттай л байсан. Kawhi байсан байгаагүй. Одоо яг зүгээр энэ багийн гол угаасаа лидер бүх юмны найруулга оноо бүх юмных нь Хардан болцсон гэдгийг Kawhi ч өөрөө мэдчих шиг байна баг. Тэгээ Хардан ч тэгээд би систем гэж ярьдаг тоглож системд нь үнэн л байна л да. Тэгээд Норм Паул бас айгуу сайн байгаа юм л 20 шөнөний дунд ч та. Харин тэгээд энэ тоглолтод ямартай ч өөрийнхөө замналын 24 дэх 50-аас дээш тоглолт оноо авсан тоглолт нь болсон. Тэгээд бүх цаг үеийн дөрөвт бичигдэж эхэлсэн. За тэгээд мөн 35 буюу түүнээс хойш басна 50 оноо авсан тоглогч. Тэгээд Стеф сайхан 3 удаа гэж хэлсэн. Хардан бас тийшээ
нэг удаа гэдэг. Тэгээд аргагүй 24 удаа 50-аас дээш өнөө авчаар хүн амархан гэж ярих нь аргагүй юм байл л те. Тийм байх. Ер нь Эд Хьюстны үйл те. тий. Тэгээ сүүлийн 5 жил 50-аас дээш оноо авах байсан юм байлаа шүү. Тийм шүү дээ. Филид очиж дампуурсан шүү дээ хэдэн жил. Тэгээд яг энэ жил манай аврагч нөгөө нэг гэрээ дуусаад карьерийн хамгийн сүүлийн том гэрээ хийх боломжтой гэрээнийхэн жил юм байл л. Тий. Тийм учраас манай аврагыг сагсандаа төвлөрөө тоглоод ихчих шиг боллоо. Тэр өөр бусад өмнөх жилүүдэд бол тэгээд сошиал хаягчгүй хүн одоо юу их вэ? Гэхдээ тоглолт дууслаа гэртээ очлоо нэг зурагт үзлээ 2 цаг л болно. За өвдлээ хоол идлээ 30 минут. Бус цагт нөх үгүй гараа шоуд нь ш наач. Тий. Жинхэнэ шоу цэнгэн бол миний өвгөө шүү дээ шүү дээ. За тэгээ Харди юм байна. Дээрэс нь Норм Паул байна. Энэ жил амжилтанд агсан тоглогчийн шагналыг авах хамгийн өндөр магадлалтай нэгт бичигдээд явж байгаа. Тэгээ Кавай хэм блэ Клиперсээс үнэхээр айх хэрэгтэй юм баха. Клиперс одоо за ингэж явсаар хагаад Одоо чи хэд дээр вэ? 7 дээр вэ? Бараг 8-аар гараад өвкөсийг гусан шүү. үгүй 8-аас дээшлэх бах уу арайчтай бас. 7 дээр байгаа. Гол Өнөөдөр бол юун дээр 8 дээр байгаа. 8 дээр. OKC, Lakers, Denver, Memphis. За тэгээ Houston доошлсон. Тэнгүүд хамгийн дээдл нь энэ багт уг нь 5-аар гарах шанс байгаа байхгүй. Тийм ээ. Clippers бол. Одоо Houston ч нэг тийм сонирн болчиход байна шүү Тийм. дээ. Сүүлийн үеийн тоглолтуудыг харахаар. Тэгэхээр одоо үлрэлээ сайн дуусгах чадах юм бол 4 рүү ч орох боломжтой. Тэгээд Норм Паул ирчин одоо ингээд форма болоод ингээд явчихаар бас зөв төвийн барилдаа ч гэсэн асуудал юм билээ. 100 боц ч амар байгаа юм. 100 боц бүр багийн лидер шиг. 8 тоглолт дараалал дабл хийсэн. Тэгээд өнөөдөр би зөв 100 боцыг нэлээд ажигласан. Биеийнх нь нэлээд хүртэл өөртөө маш ихтэй л. Ингээ нэг юм бүр ингээ өнхрөө гарч байгаа бөмбөгийг ингээ татаад барьж авч чадахгүй ингээ алдчих واخгүй. Тэр бол хүн болгоно л гэж баг алдахаар бөмбөг. Тэгсэн чинь тэрийг авч чадаагүй өөрөө толгоос сэтгэл готраад би өөрөө тийм амар формтой байгаа. Би энэ дээр нэг алдахсгүйс ингээд бодоод байгаа байхгүй. Тэгэхээр амар формтой. Тэгээ Богдановичиг авсан. Тэгээд Танхуг авсан. Ер нь Клиперс. Бен Симмонс бол яг одоо тэр Ванганди зөв ашиглавал жинхэнэ нураа шүү. Яг үнэндээ Бен Симмонс одоо оноо авах хэрэг байхгүй байна. Тэгэхээр аюул шүү. Ер нь Клиперсээр дээгүүр явж байгаа богод бол аюулын харна. Тийм үнэхээр аюул шүү. Бараг дээгүүр явж байгаа богод нь цухтуул таарна нэр. Lakers таарч байгаа юм. Яасан бэ? Сая хоёр дараалал хожих нь хараа өстэй. За. Үгүй сая хоёр байсан шүү дээ. Окиси бол Warriors-тай таарснаас Clippers-тай Энэ хэрэгч таарсан. яриа өөр болсон байна. Таарыг За марыг. үргэлжлүүлээд өнөөдөр манайхаар 8 тоглолт бас тэгээ 3 тоглолт нүүрсэн. Тэгээд Denver Nuggets талбай дээрээ Phoenix Suns-ыг хүлээж авлаа. За тэгэл болох хэвээр юм болдгороо боллоо доо. Энэ гоё болсон. Suns тэгээд ямар гоё эргэж ирсэн. Илүү гарсан шүү дээ. Илүү гараад Ламдын самбраас авсан бүгд алдсан. Зүгээр Йокич нөгөө 30 20 20 хийх гээд нэмэлцээ сунгасан юм л. За Үндсэн тэгээд цаг Орны дээр тавилттай кино шиг болсон. Энд гэдэг Үнэхээр дураад амар шийдсэн тий. дураараа тоглохын тийм явах гэж. юу ярих вэ? 20 минутанд трипл дабл хийчихэж байгаа үнтэй одоо юу ч ярих вэ? Энэ тэгээд үзэгдэл юм аа. Одоо гол нь нөгөө MVP-гийн юу ч амар сонирн болчлоо. Одоо хоорондоо тоглож иднэ. Үлрэл дуусан дуустал яригдах юм шүү. Энд тийм дээр. Энэ 7 хоногт тоглоно. Тэгээд Йокич ер нь ямиг бас их томор Тий. зургалж чаддаг л их толгой нь маш ухаантай л юм. За одоо 3 сар гарцсан нэг жоохон анхаарлын төвд орж эхэллээ. MVP авъя тий. Энд хамгийн гол нь яг чи өгсөн болгоныг нөгөөдөл хийгээдсэн. Аран Гордон морд ямар амар тоглов те. 22 тань. Гэхдээ нөгөө нэг энэ хүнд энд өгөх үү, тэнд өгөх үү гэдгийг мэдээд дамжуулна гэдэг чинь бас Йокич эдрийгээ таниад мэдээд юм л та. Тэгэхээр л энэ Йокич гэдэг тоглож үнэхээр супер юм аа. Одоо тэгэл 3 сарын 10 11 гэдэг чинь 2 дахь 3 дахьд юм байна шүү дээ. Дараалаад OKC-гийн талбай дээр тоглоно Denver. Тэрэн дээр л одоо хин MVP-гээ үзэж Йокичтэй нэг юм юу юм те. Өөртөө зөрчилтэй юм те. Өөрөө бол тэгээд намайг карьер дуусгах сакс. хин ч хэвтий дурсаасаа гэдэг. Бэс гэж бити бодоосаа дурсаасаа гэж би хүсдэг. Өөрөө ингээд дуусгатгаар хийгээл яваад байгаа Тий. Одоо өнөөдрийнх одоо яаж байгаа? Түүхэнд анхны 30 20 20. Өмнөхийг хийсэн үн зэрэгцээд нэг багтан тоглож идэг нас 20 20 20-ын. Түүхэнд анхны төвийн тоглогч тий. Юу гэсэн ч үг юм нэрээ. Энэ шүү дээ яг энэ план плей. Феникс ер нь нохол новчгаар тоглолттой уг нь ингэж гоё План ингэж плей ирчих. зүгээр хин нэгэндээ өгсөн бол юу ч болсон. Браунаас тэгээд үнэхээр гоё тоглогч юм а тий. Кристен Браун харин гоё орчлоо. Одоо тэгэл нөгөө Өсөлтийн ихэнд бол ийм байгаагүй Гоё шүү өгсөн дээ. шүү дээ бүгд бол. одоо тэгээд нөгөө KCP-г явуулсан тэгэл зөвлөө шүү дээ. Тоглогчид нар нөгөө нэг өөртөө итгэлээ олж аваад нэг оноо авах багтаа юу хийх ёстойгоо ойлгоод нэг аргаа олох гэж нэг юм байна л да. Тэрийг л олчихчлоо. Бүр өгрөөлөө.
Кристен Браун. Өдөө дасгалжуулагч мундаг байна дөө. Энэ тоглогчоос гадна энэ тэгээ Йокич бүдүү ах нь бүр амар л байна та. Йокичтэй байхад би ч гэсэн NBA-д нэг 2 оноо дунжилчих байхаа. Юм дихөө. Яаж Йокичтэй тоглоод шийдний ойролцоо сургуулж өгч штэ. нэг 48 минутад нэг ч нэг 15 минутаа гарлаа гэж бодоход нэг удаа бод нэг суусаад өмг ирэхэл. Йокичтэй байхад бол оноо авчих байхаа. За тэгээд Дурант бидэнд нэмэлт цагийг үзэх боломжийг олгосон ч гэсэндээ Йокич хожихыг бол зөвшөөрсөнгөө тэгээ Санс одоо энэ 7 хоногт юу юу болоод байна те багийн дотоод уур амьсгал юу тохиолдсон юм бэ? Тасгалжуулагчтайгаа яаж харьцаж байна? Дурант хувцаслах өрөөнд юу болоод байна? Энэ угаасаа мэдээлэл гараад удаж ин дөө те. Энэ багийн хувцаслах өрөө хог новш болцоо. Брэдли Бэлийг солино гэснээр араас нь Гүдээ аргагүй л те. Ийм уур амьсгал болгочихж байгаа юм шиг. Яг холонгийн хэлснээр солилцооны цонхны үеэр энэ хоёрыг явуулах тухай яриа гаргачихар чи хин дуртай байх вэ? Тийм том одыг шүү. Одоо тэгтээ энэ Дурант гэдэг хүний зам л баг болгоноосоо жоох асуудалтай салаад байна тий. Одоо тоглож ирсэн баг болгоно. Сигээс явхад бас фэнүүдэнд дургуутж ирсэн. Тэгээ яаж ч нөгөө Warriors-ыг сонгоцсон болохоор аргагүй л тий. 3-1-ээс бариулаад хожигдсон багтаа дараа жил нь орчхол чи хинч дуртай байх вэ? Тэгээд за Warriors-ээс явхад бол ойлгосон тий. 2 аварга авцсан учраас гэд. Тэгэл Brooklyn, Phoenix дандаа асуудалтай салсан. Одоо дахиад энэ Phoenix-ээс асуудалтай салахаар болчихлоо. Энэ 100 явах нь ойлгомжтой болсон. Багийнхан зүгээс Durant-ийн өөрийнх нь явахыг хүсэж байгаа баг руу хамтарч ажиллаж сольж өгөө гэдэг тохироонд хүрсэн мэт л. Зөө. Тэр одоо Durant-ийн 100 хаашаа явах нь вэ? Одоо нэг нэрсүүд гарцсан л байлээ л дээ. За, боломжтой багууд дунд нь OKC явж байгаа. Бараг тэрэн дээр ах уу. Харин одоо баг тэрэн дээр тий. Детройт явж байгаа. Тэгээд Warriors бол өөрөө хизээч очихгүйгээ хэлчихэд байгаа. Детройт руу Miami явж байгаа. Дунд нь. Lakers-ийн нэр явж илээ. Тэр бол мөрөөдөл баг. Lakers руу очихгүй. Тий. Ер нь OKC-д очивол арай нэр цэвэр юм да. ачуугаар солио. Үксэд ирээд нөгөө хийж өгч чадаагүй юмнуудаа хийгээд өгүүл айгуу гоё юм шиг. Тэгвэл бас энэ хүний чинь legacy шал өөр болсон. Би ч яг ер нь Эдлэнд тэгж ярьжсэн шүү дээ. Durant буцаад юунд очивол тэгэл. Кино гэдэг. Miami дээр одоо хин дээр ч очно гэх юм. Ер нь явж хамгийн боломжтой хэлбэр нь OKC л юм байна. OKC-ээр нь оронд нь хэнийг өгөх вэ? Даб болог тарах хэлэх зүрх. Харин А одоо тэгээ гол нь та нар Сансын Тийм үү, амжилтыг авч хаана ирсэн. харж байна? Плей-офф энэ баг орж чадах юм уу? Чадахгүй юм уу? үгүй уг нь чадах шанс нь байгаад байгаа байхгүй. Одоо энэ данс доош унаа Сүүлийн шүү үед бол сайн биш те. Гэтэ хамгийн хүнд хуваарьтайгаа баг штэ. Данс доош унаа шүү дээ. Ойлгомжтой. Өнөөдөр жишээ нь ингээд хожигдсон. Тэнгүүд Phoenix чинь яг ард нь яваад байгаа шүү дээ. Уг нь тий. Тэгэхээр дээшээ зүгээр л нэг 2 хожлын 2 3 хожлын зөрүүтэй твшээд ороод ирэх амархан боломж байгаа байхгүй. Тэнгүүд өөртөө хожигдоод байх юм. Тэггүй ойлгохоо болсон энэ багийг. Нэг өстой хөлөөрөө гараараа хөл хийнэ гэдэг үлөө нөгөө энэ амар ойлгомж болчиход байна. Гэхдээ тэгээд Durant бол одоо ингээд сайн тоглоол нь шүү дээ. Уг нь дасгалжуулагчтайгаа хэрэлдээч болтгоо сайн тоглоол байгаа байхгүй. Тийм тэгээ тэр тоглолтынхаа сүлд нь ярьсан штэ бит хоёрын нэвтрхий үлэг онгоцыг засгаж хичээж байна. Ийм хэрүүл бол байх зүйл гээ. Гэтэ яг хуу Durant-ийн өөрийнх нь ерөөсөө mindset тэр тоглолтын арга барилч тэр оноо төгөл хүн юм байна л да. Нөгөө бусдыг тоглоулдаг хүн бас биш юм шиг байна. Одоо LeBron шиг, Luka шиг, Jokic шиг ч гэдэг юм уу те. Тийм хүн биш юм байна л да. Тэгэхээр ерөөсөө карьер нь дандаа л нэг юм нэг төвчний доор л ах юм энэ суперэнттаас. Үнэхээр хамгийн шилдэг оноо төгч мөн юм уу? Гэтэ яг нэг юм супер бүх цаг үеийн хамгийн шилдэг тоглогчд дунд бол тэгэл дандаа 2 дугаар гэнэ л байх. Тэгээ чиний саяны хэлсэн тодорхойлолтон дээр чи үгсээ айгу тохироод байгаа байхгүй. Шейд нэг туслах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр хүн Durant байвал болж байгаа байхгүй. Тэгээ үгүй шээ нэг заримдаа ингээд дабл хамгаалтанд ороод гацчихараа үгсэж нэг юм паникд ороод залууч байдаг. Тэр үед нь яг нэг энэ оноо авдаг юм. Тэгэхээр уг нь Durant бол төгс сонголт байхгүй. Гэтэ нөгөө ардан дээр ч бас нөгөө нэг мөнгө төгрөг зах зээл 9 шүдийн ярьж байгаа. Durant-ад тэгээд яг түрүүний хэлсэнчлэн тэднийг бүгдийн сайхан эмгцэхэл зэгчлэх ганц боломж нь тэгээд энэ холбогдсон байгуудаас өгөхсөл болчиход байна л. Тийм Durant бүхэл том хотод гайгүй зах зээлд тоглож үзлээ шүү дээ. Оклендэд Bay Area тоглолоо, авраг боллоо, супер амжилтанд хүрлээ. Нью-Йоркд Brooklyn тоглолоо. Хамгийн өндөр амжилтуудыг үзүүлж чадаагүй ч гэсэн тэр багийн номер 1 хүн хэвээрэл байсаар ирсэн. Тэгэл тэрнээс хоошоо Phoenix, Arizona мужийнхаа хамгийн том багт нь тоглолоо. Тэгэл одоо
юу хэлэх юм. Одоо авраг Дүрэнтэд нэг зүгээр хуучин анхны бага авраг болоход нь туслах л ганц л гоё зүйл. Тэхийн болвол түрүү хэлсэнчлээ яг нэр цэвэрл юм болох гэдэг. Замнал нь гоё дуусгаад байна тий. За үйлчлэл манай Нямбагийн Стефер 50 манай ясаа тэр жиг ясаа зайг чөмгөө дундартал гэдэг шиг тоглох л баг. Энэ амар юм болно. Өрнөлийн өрсөлдөөн бол. Тэгэд Стефен Кори Madison Square Garden-д хожигдол хүлээгээгүй 4388 хоног болжээ гэж. Бацар. 2013 онд анх удаага 12 жил гэсэн үг. хожигдож исэн байлээ. Тэгээ 12 жил. 12 жил. Тийм. 12 жил. 2013 оноос хойш яг энэ ордонд хожигдоогүй юм байлээ. Тэг жилдээ нэг тоглож байгаа шүү дээ. Жилдээ нэг л тоглож байгаа. Финал руу таараагүй юм чи. Яг удирдлийн тоглолтын үрээнд бол 12-1 гэдэг амжилт. Тэрнээс өмнө Тэг Мело зэлүүтэй байх дандаа л хожигдсон юм. Дандаа л хожигдсон юм шүү дээ. Энэ ерөөсөө ялтгэл Тэгээ Стефен нөгөө 3 онооны 12 Режи тоглосон гэсэн үг юм байл дээ. одоо хамгийн ойрын жишээ чинь нөгөө Режи Милleri рекордыг эвддэг тоглолт чинь энэ ордонд шүү дээ. энэ хождог хүл юм байна л дээ. Хожоо сурцсан. Яаж хожихыг мэддэг. Одоо энэ жилийн бүрэлдэхүүнээр бодоход Никс уг нь давуу баг нь баймаар гítэл үгүй байгаа тоххой. Бас л дахиад хожигдчихж байгаа. Нью-Йоркийн ордон гэдэг утгаараа тоглогчид өөрсдөө бас их ач холбогдол өгдөг юм шиг байгаа. Тэгээ одоо тэрийн хамгийн гоё одоо цэгцтэй юу гэдэг ирж үзэж байгаа хүмүүс нь хүртэл одоо дандаа Хүмүүс нь жигтэй сагсан мөнгөний фэнүүд байдаг. Яг тэгэхээр Сакс хаан үссэн гэхэлэр Америкт үссэн. Америк дундаа сакс хаан дэлгэрсэн гэхэлэр Нью-Йоркт. Тэгээ дээр нь нөгөө яг фэнүүд нь зөвхөн Нью-Йоркод дэмждэг. Тийм. Яг ийм үнэхээр супер од тоглогчийг үнэхээр тэр ордонд сайн тоглох юм бол бүгд бас жалга тасч чаддаг фэнүүд таа. Тэгээд ордных нь нэр одоо Garden нэстэ хоёрхан л ордон байгаа ш TD Garden, Madison Square Garden. Garden гэдэг нэр ямар утгатай юм гэхэлэр анх энэ Madison Square Garden чинь задгаа дээвэртэй юм одоо цэнгэлдэх байсан байгаа байхгүй юу. Тэгээд хөгжлийнхөө явцад дээвэртэй болоод нэрэлтэ хадгалаад үлдсэн. Тэгэхээр тийм баялаг түүхтэй Америкийн түүхэнд хүртэл ингээ дандаа хамгийн том шоу, концерт, бүх entertainment дарга хэмжээнүүд болдог ийм өөрөө бараг амттай болсон шахуу юм ордонд ямар ч хүн түүх бүтээ. Дээр нь цагсан бөмбөгийн хөгжлөлийг одоо хамгийн өндөр түвшинд ингээд байлгахад хөгжлийг дэлгэрсэн энэ хотод нь очиод тэнцэн гоё тоглоё гэдэг ерөөс бодол бүх супер тоглогчдод байдаг. Тэр ч утгаараа Стефен гэж өөрийгөө хурцлж дандаа ууртай ирд юм шиг байна. Энэ ордонд хэрэгтэй. За өнөөд бүсийн онцлог сонь сайхан гэвэл ийм байлаа үргэлжлүүлээ бүгдээрээ хамгийн сонирхолтой хэсэг хүснэгтэй харьцгаая. 20 тоглолт юу н дутуу байгаа бүх багууд 60 гаруй тоглолтыг хийчихсэн. Одоо бүх зүйл эхлэх одоо л эхлэх чинь да тий. Докусид 19 тоглолт дуу. Энэ 19 тоглолтоос 2 л чухал тоглолт байна. Тэр нь одоо энэ 2 дахь 3 дахьд болох. Денвер эсрэг хийх тоглолт байна. Тэрэн дээр л нэг Шэйг өнөөдөр амраалцсан байсан шүү дээ. тий өнөөдөр тэгээ шэйг амраагаал асуудалгүй нөгөө Өнөөдөр гарааны тавтан тавуулаа. манай нөгөө Вьетнам Джейлен Уильямс шүү дээ. Тийм. Гэрчин трипл дабл хийгээл хожиж байна шүү дээ. Ерөөсөө. Трипл дабл. Тий. 10 гээл хожиж. Өгчлөлт үнэхээр бол ашиглаж болох бүх л тоглогчид байна. Бүх байрал. Одоо тэгээд RV-гээс нь бас 20 доо 25-аас дээш өнө авцсан байсан. За OKC ч угаасаа нэгээр гарах нь тодорхой. За Lakers Denver 2 ер нь бол 2 дугаар байрын төлөө үзэх нь байна. За Memphis Houston хоёр хоёулаа жоох унах баха. Харин тийм Memphis-ийн тоглолт нэг сонирн болчиход байна. Jaren Jackson чинь их том орон зай байсан юм байна. Тий, яахаа. Хамгаалт тоглоал айлан дээр. Тэрнээс Жаатай жаагүй, Бэйнтэй бэйнгүү, бусд нь гимцсэн Jackson тогт хожоодсон бохгүй. Тий. Одоо гол нь нөгөө Jackson байхгүй, дээр нь нэмээд нөгөө удирлын ихэнд байсан Алдама, Кончад, Vince Williams, Gigi Jackson гэх нөгөө гимтэлтэй байсан хэд нь ер нь бол сая он гараад эргэж ирээд эхэлсэн. Тэгэнгүүт ингээд тоглогчийн сонголт амар олон болоод Гахаад юм те. ротейшн ихтэй байгаа Харин байхгүй. тийм. Талбай заавал минут төгстэй болчиход идэв. Тэнгүүт ийм жоохон авцалдаагүй тоглолт их гаргаад эхэллээ л тийм юмс. Warriors тэгээд та гэрлийн хурдаар гэмээр 6-аар ороод ирлээ шүү дээ. Одоо энэсээ доошлохгүй шүү хөө. дээ. Цэвэр. Одоо энэ дээр нь яваа хоёр Houston, Memphis хоёр эвгүүдвэл Warriors шөөч дээшлэх боломжтой. За энэ түрээд Бадраа хэсэг хугацаанд завсарлуулын үзэгчтэй эргэж ирэхдээ бид дорнодын багуудын талаар ярилцах болон шууд амжуулалтад ерөнхий ивент тэтгэгчээр Голомт банк, Алтай ивент тэтгэгчээр ухаалаг утсыг урьдчилгаагүй лизингээр BC Mall-оос хэсэг хугацааны дараа уулзъя үзэгчтэй.
Эргэн тавтамаар л үзэгчтэй Баазар та бүхэнд хүрч байна. Баазарын хамтран ажиллагчаар Илүүд Тэмүүл, Пепси. За энэ улирал хүлээлтийг давсан амжилтыг үзүүлээд хамгийн ихэнд плей-оффт шалгарах нь ойлгомжтой болоод бүсийнхаа амжилтыг баттгацсан. Нэгч явж байгаа амжилтаа баттгацсан явж байгаа. Кавсын тухайд бид энэ хэсэгт ярилцах болно. Тэд Майамиг хүлээж авлаа. 4-ийн дагуу хоцсон. Өнөөдөр хожоод бүр 13 дараалал ялтгаа болчихоо да. Энэ 13 хожлын надад нэг хожлол их таалагдсан л да. Тэр Бостонг талбай дээр очсон Тий. 20 оноос эргэж 25-3-аас үлээ. 25-3. Тий. Одоо Бостон Кавс 2-2 болцсон уу? Тий. Ер нь 2-2. 2-2. Өдөр 2-2. Тэрэн дээр би бас надад нэг бодол төрсөн л да. Кавс ер нь яагаад Бостонг хожлохгүй гэж. Гэсэн бодол орж ирсэн шүү. Хожихын тулд Дендрэ Хантрыг авчирсан шүү дээ. Тэ. Хантер ирсэн, самбартаа илүү байна, урч юм болж байна. Ерөөсөө хамгаалах болж байна, бөмбөг бол дамжуулт болж байна. Тасалжуулагч сайн байна. Яагаад болохгүй юу? Та ярьж л. Юу н Кавс гэж би яриаг шүү. Энэ болохоор салбаан давуу талтай Бостон ер нь аваа явчихтууд би бол гайхахааргүй санагдаад. За богоо яхад ингэж санагдуулсан тэр тоглолтыг яг би бүтэн үзээд юу болсныг би яаж харсан бэ гэдгийг одоо хэлээ. Бост ирлээ явж ирсэн мэдээж нөгөө баг дайрсан. Оноо орцсон эзэгтэй момент байсан. Джейсон Тейтмийг шүүхт наш таацсан байхгүй. За наач бол 3-4 үлээлт дараалаад хамгаалтын алдаа, довтлогооны алдаа, өөрөөс нь гарааг авахд гарсан. Тэгээ Тейтмд шатааж дайраад тэр орон нөгөө талд дандаа оноо болоолсон. саксон бөмбөгөөс биш. Наач Тейтм өөрийнх нь асуудал байл та. Юу гэсэн үг юм? Шүүгч бол угаасаа л алдаж олдсон шүү дээ. Тэгээс дараалсан шүү дээ. Тэр яагаад алдаж болох вэ? Тэрийг тэгээ давжлах гардаг. Тийм юм харин плей-офф дахин 7 удаа давтагдахгүй байхгүй юу? Тэгэхээр очно гэж Тэр юм. Бост нооч харин. Би бол шал өөр юм аа. Самбартаа Бостон гэлүүрхэн гэж хараад байгаа шүү дээ. Кавсыг Яаж бодохоор та тэгж боддог. бодчихоо. Нурууны Нурууны өндрөөр өндөр тоглогчт нь Бостон дээр туршлагаар Бостон өндрүүд нь. Фөрзиг Бог ах гэсэн. чив мобли дуртай л та. Мобли сайн байгаа үнэн. Дуртай нь яах вэ? Энэ зүгээр яг нэг тоглож байгаа бодит байдлыг харах. Гэхдээ сайн байгаа үнэн. Гэтэ энэ бол зүгээр one season амжилт байхгүй юу? Ганцхан үйлдэл юм. Бид нар энэ тоглолтын дээр Порзингс Жрүү Холидей хоёр тоглоагүй ярих хэрэгтэй л та. Харин тийм. Жирүү бол энэ жил их юм байгаа шүү дээ. Гэхдээ одоо муу байх нь яах вэ? Плей-офф шүү дээ. Өөрчлөлөө. Та мэдчихэл байгаа шүү дээ бодлоо. Одоо Яг зүгээр би зүгээр Кавсыг хожих боломж байна л гэж харж А байгаа. энэ тоглолтын дээр жишээ нь хожчихно гэж. за Порзингс Жрүү хоёр байгаагүй. Шидэлтүүд яг адилхан хоёулаа 17 голын зай шидэлт оруулсан. Самбарт Кливлендийг 4-өөр л илүү тоглосон. Тэгэхээр Сэм Хоозер гараанд гарсан тоглолт гэхгүй юу? Бостны ярин дээр шар нөхдүүд нь баг илүү үзээд байгаа юм шүү. За гүйл Гараанаас. гүйлтэй. Тэгээд 40 оноо, хин 2 40 оноо авч. Дерек Вайт, Пейтен Брэжерт хоёр. Тэгээд Пэтим рич шүү дээ. Причерд ч би ярин дуртай болоод байгаа шүү дээ. Тэр чинь яринаас өөр юм биш тий. Хөөхөө. Хамгийн хөдөлмөрлөлтэй моногийн. Бостонгийн баг Ингэхдээ Бостон тоглолт болгоны дараа яг Бостонгийн тоглолтын араас Томигийн нэрмжил шагналыг гэж Томи Хайнс гэж одоо тоглож ирсэн сүүлд тайлбарлагч болцооны нэрмжил шагналыг баг доторх MVP-тэй өгдөг. Тэрийг баг хамгийн олон авсан нь Причерд Дерек Вайт хоёр байна. Тийм баха баг нэр. тэр хоёр нь гол хүмүүс нь байгаад тах юм. Гэтэл одоо жилийн өмнө энэ багт харуул тарчаасаа гэж ярьжсэн баг өнөөдөр ийм Би зүгээр- Бостонтой аврагуудтай зэрэгцээд ярьж ин гэдэг чинь бас маш том Тийм яагаад. амжилт шүү дээ. Гэхдээ яг тоглож байгаа сакс тоглож байгаа одоо арга барил нэх юм уу те. Тэр нь үнэхээр гоё. Ганцхан ч одоо Бостон шиг ганцхан гоцсон шийдэлтэн дээр тулгуурлаагүй. Самбартаа доош тоглолт шийдвэр шийдчихэн өгүүл өгчин. А тэр бол үнэн. Тийм. Тэгээд би бас Кливлендийн хамгаалтанд бас тэгж амар итгэхгүй. Тэр хаантар ирсэн. Харин тэгээд Тэгэхээр хаатрагаас болов- сэлгэнээс тоглоулаад их юм. Яг тэр нь яг тэгээ балансаар барьж байгаа юм л. За плей-офф таарлаж одоо би юу болохыг зүгээр би өөрөө зураглаа заа. Аланта болно. Халаатай угаасаа ард Бүр ингэ химнэл эхнээс эхлэе заа. За тэгээд нэг юм шийдвэрлэх мөчүүд төр дээдээр оролцоод ингээд яг нэг 2 дуурын дундаас эхлээд ингэ явна. Тэнгүүт ингээ нэг Бостон жоохон тасах гэдэг ирэнгүүт Кливленд паникнд орно. Тэгээ нөгөө сайхан Доноvan Mitchell ганцаараа авч товтлоод 50-60 оноонд 40-50 оноонд хүрнэ. Тэгээд тэр цувралд Доноvan Mitchell-ээс өөр тодорч орж ирэхгүй байсараа цувралд би дуусна. бол наадах шиг эсрэг бодолтой. Тасалжуулагч нь бол арай өөр юм байна. Гарландад л жоох итгэхгүй байгаа. Гарланд л итгэхгүй тий. Гарланд тэгээд нэрэ жирүү дээрх хоёроос гарахгүй дээ. Жирүүгээс гарахгүй байхгүй. Гарланд хамгийн аюултай. Тэгэхээр энэ багийн нөгөө холбогч нь жирүүгээс гарахгүй болохоор ч хэцүү байхгүй. Гэтэ яг та одоо тэгээд Саяс хаанаас эхэлдэг холбогчоос эхэлдэг шүү. жирүү муу байгаа шүү дээ энэ жил. Гэхдээ жирүү ядаж оноо авах байг зүгээр хамгаалч нөө ядаж. Муугаа тэр Гарланд тоглож чадахгүй би. Харин тийм байхгүй. Тий.
За Клефлин тэгээд энэ 7 хоногт ямар ч тач даалсан амжилтыг давцсан байгаа. За тэр ямар амжилттай гэхээр 2007 онд нэгээр гарчаад 8-аар гарсан Warriors техник шатанд хожигдож исэн Dallas-ийн улиралд үзүүлсэн амжилт. Хамгийн олон буюу 12-доос дээш дараасын ялтыг 3 удаа нэг улиралд хийж исэн. Ийм амжилтыг давтцсан байгаа. 15, 12, 13. Нэгээр гараад 8-аар одоо юу гарч ирэх юм? За энэ жил Атланта 8-д явчихгүй хаа гэсэн. Тэр жил одоо Новицки MVP болж илаа шүү дээ. Тэр өстөө нэг Сүүтэй хаа. Новицкигийн MVP-г одоо Ястажиг өөлүүлж мулталж ирсэн. тэрийг бол ингэж боддог шүү дээ. Яг нэг тоглолт таарахгүй баг гэж байдаг шүү дээ. Тийм. Тэгээ аргагүй нөгөө тийм баг байдаг шүү дээ. Дон нээлсэн чинь Warriors-ыг өдөрч ирсэн баг. 30 Dallas-ыг засгалж үржсэн. Тэгэл бүх юм мэдчихэж байгаа юм чинь. Одоо ингэдэг. Тэгэхээр тоглооных нь тактикуудыг мэддэг байхгүй. тэр чинь тэгээ бүр улаан хэрүүл болж ирсэн шүү дээ. Манай багийн баг нөгөө нууц материалыг авч ингэж бидний эсрэг ашигласан гэдэг хэрүүл тухайн үедээ болж ирсэн шүү дээ. Тэний ард чи их нууцаар л да. Энэ нөгөө өрнөд дорнодын өрсөлдөөн бас өдөр шөнө шиг ялгаатай байна л да. Одоо дорнодод бид нэр Cavs-ыг яриад, Boston-ыг яриад, за тэгээ Bucks-ыг яриад өмнө нь нэг Miami-д 8-аар гараад финалд хүрч исэн шиг ч юм уу. Тиймэрхүү өрсөлдөөнийг үзүүлэх хэмжээний баг дорнодод харж ийн үү, байна уу? Байхгүй. Зүйлтэй. Өстой. Тэгэхээр өрнөд бүсээс аврах тодруулах гоё юм шүү. Тийм үү? Тэгж бодож байна уу? Юу вэ? Өнгөрсөн жил өнөд. Одоо таны эрхийг хүндэтгээ чимээгүй яа. Тэрэндээ Алаатай нөхцөл байдлаас гарч ирж байгаа болохоор өрдөөс аврах төрүүл арай гоё. Алцаад гарч ирэхээр чинь хэцүү байна. Одоо тэд нар чинь ингээ хоорондоо бие бинийгээ бэртээгээд ядраагаа сүлдээгээд бөө юм болж гарч ирэхэд нөгөө талаас Харин нь тэндээс ч гоё чанарчих юм шүү. чанарчдаг л да. Гэхдээ ядарч гарч ирсэн. таандар гэж бодоод байна. Тийм тэгж бодож шүү. Таандар бол тэгж дэш яа. Ямар ч хүн зовхгүйгээр гээс гараад ирэхийг л бодно шүү дээ. Хэд чинь тэгээ зовж гарч ирээ дахиад финалд зовно гэдэг чинь хэцүү баг. Гэтэ тийм юм болох. За зовхгүй байсан ч таандар энэ жилдээ арай болоогүй боллаа нэрэ шүү. Ирэх зүүн Дурантайгаа авчаад Тийм Дурантыг яг хөө тийм би ч гэсэн нэг хүлээгээгүй яг хөө зөвхөн хүсэж байгаа ч гэсэндээ хүлээгээгүй. За үргэлжлүүлээ бүгдээрээ Bucks-ийн талаар ярилцгаая. Тэгэд Атлантатай тоглолт. За дэм тайм чи иргэн ирлээ дээ хаа. Цаг нь болсон. Зинхэр цаг нь ирсэн байна да. Цагид болж байна. Милоки гэхдээ үнэхээр гоё уучраа олчлоо. Тэгээ Яанаас ч хэлсэн байсан энэ хин бит хоёрын Крис Миддлтон бит хоёрын баг 12 жил хамт тоглоод яагаагүй юмэг 12 жил хамт тоглож ийж одоо би энтэйгээ ойлголцдог болсон те тэр харцаараа ойлголцдог болсон тэрийг Лилерд бит хоёр 2хан жилийн дотор ингээд баг ойлголцдог болчлоо гэж ярьсан Одоо байсан. би нөхөө яаж тоглолтог, юунд баярлдаг, хизээ хаана нөхлөөр тэрийг найдвартай хийждэг гэж Одоо гар хөлөө олчих чинь те. саяхан сонирхолтой энэ хоёр чинь баг хоорондоо хамт 100 бэлтгэл хийгээгүүгээл ярьж исэн хоёр шүү дээ. Тэгээ хоёлоо жоохон дотгошоо төрлийн хоёр хүн нэг нэгтгэл хэрэгтэй л байсан юм байна л. Тийм баг. Тэгээ улирал дундын аврах шүү те. Капи аврах гэсэн. Кузмагийн нөлөө бас байгаа л тийм. Тийм Кузмагийн бас тэр ядаж нөгөө Крис Миддлтон чинь хамгаалагчгүй, онооч авахгүй нэг юм тоглогчгүй байгаад байсан чинь Кузма чи ядаж оноо авдаг хүн байгаад байгаа. Кузмаг Bucks дэрэгт нь бас нэг хүлээлт тавиагүй шүү дээ. Вашингтон Wizards-аас ирсэн юм чинь дээ. Тэгээд жоохон цартцсан байх вэ гэж бодож исэн чинь тийм байсангүй. Тэгээд хичээгээд өөрөө. Тийм. Кузмагийн энэ жилийн Вашингтон дунджилж исэн оноо, Bucks дээрээ дунджилж байгаа оноо яг адилхан байл. Тийм. Бүр дундаж 10.0 тэд гэдэг нь ч адилхан байл. Тийм үү. Багийн яа. Тийм. Тэгвэл лаг л байгаа юм шиг. Тэгэхээр лаг байгаа гэсэн үг байхгүй. Тийм байна. Тэгээ баг нь ч гэсэн ингээд амжилттай тоглоод ямар ч зэн хожоод яваад байна. Одоо н чинь төвчсээр хагаад ямар ч зэн топ 4-т ороод ирлээ шүү дээ. Дөрөв ороод ирсэн тийм. За тэгвэл тэгээ Bucks бас дорн төсний контендерээр орж ирэхээр л болж байна. Тийм. Тэгээ энэ болтолд Яанаас ч үнэхээр тоглолтоо унгаасангүй. Үнэхээр төгс багаа үнэхээр чирлээ. Тэгтээ Bucks итгэхгүй байх нэг л юм байгаа тэр нь тасгалжуулагч. Тийм. Нэгдүгээр тасгалжуулагч. Нуруулыг үлчилж байгаа гэсэн. Хоёрдугаарт одоо энэ нөгөө Bobby Portis тэр нэг балай Дотонгийн асуудлаас болоод тоглолтоор шийдвэрлэлээ. Плей-офф баг ирэх шинжтэй болчлоо. 25 тоглолт шүү дээ, тий. Яг плей-офф. Яг плей-офф ирэх юм. Тэгээ Bobby Portis-ыг байхгүй сэлгээний оноо авалт энэ төр нь унаад ер нь амжилт нь буурах нь гэж бодож исэн чинь тийм огт байсангүй шүү дээ бас. Яг Кузма оног нөхчөж байгаа л. Тийм, Кузма нөхчин тэгээ нөгөө AJ Green Green гэдэг бас нэг
сэлгэнийхэн тэр тоглогчт нь бас дайжгүй. Ер нь жоохон тоглогчд бол ямар ч учраа болчих. Хин Кевин Портер Жуниорыг авсан шүү дээ. Тийм шүү дээ. Кевин Портер ч бас яг зөв сахилгагууд ч л явсан болохоос Авьяастай шүү дээ. Авьяастай тоглогч байхгүй. Тэгэхээр тэр тоглогч ч бас сэлгэнээс дайжгүй 12 доноо авчаад байгаа байхгүй. Тэгээд энэ баг сүүлийн 10 тоглолтынхаа 8-т нь Хожсон. байна. Амар гом. Багсыг нэг мартагчаад байна л да энэ баг. Таарахын гээл зүгээр цомын удирдал дундын цомын авраг болсон ч одоо мартагдсан яваад шүү дээ яг үнэндээ. Тэнгүүт чинь Янас чинь статистик нь яг л хിവэрэ бидний мэддэг Янас дэм үзүүлэлт тоглолтоо үзүүлээд ингээд яваад байгаа. Анхаарлын төвөөс гарчаал байл та. Тий, нөгөө л Бостон, Кливленд, OKC Lakers гэж яриад байгаа болохоос биш энэ баг чинь бас. Янс ч нэрээ 20,000 оноод хүрсэн үү? Тэгсэн 20,000 оноод хүрсэн. Тэгээд өөрийгөө 30,000 оноод хүрнэ л гэж хэлээ. Өөхөө хөө Янс шиг тоглож. 94 он шүү. Одоо 30 нэртэй л Янс ч. 94 оны тоглогч хэрч. За нэг 5 жил тий. Иймэрхүү тоглолцол хүрчих юм шүү дээ, тий. Тэгээд Янас 3 шиддэг байсан бол тий. Арай эрт 20,000 оноод өрчгөөсөн баха. Тэгтэл 3-аас бараг шидэхгүйгээр 30 оноод онцлаад байна гэдэг чинь л өөрөө аимшигтай байгаа юм л да. Нэг л хийж байгаа бах та тоглолт нь баг. Заримдаа хийчихгүй байгаа. Тий. Тэгээ Boston Cavs хоёрт нэг өрсөлдөгч нэмэгдэж байна даа. Дөрвөөр гарчхаар Cavs-тай. Тийм Cavs-тай байна тий. Дөрвөөр гарах хэрэгтэй юм байна. Хэрэгтэй юм байна ер нь. Boston-тай үзүүлнэ шүү дээ. Boston-тай гоё. Тэгэл яг бүсийн финалд Boston-тай үзэлтэй. Тий. Тэр тийм финал нэрээ гоё. Cleveland-тэй бол Cavs-тай тааруул илүү зүгээр гэж юу? баха тий. Cavs-ыг ер нь нугдаад гэж мэддээ шүү. Cavs-ыг Boston бол чадахгүй гэж юу? Boston-той л эвгүй бах. Boston-д ч эвгүй бах. Milwaukee гарч ирвэл бас. Тэгэхээр энэ хоёр зүрж явж байгаа дээр л уулцсан. Тий, зүрж явж байгаа. Гурвалжингийнхаа орой дээр л уулцсан. Ер нь Cavs нь Тэр нь үзэгчдээс ч амттай байхгүй юу? тэгэхээр 3-аар Нью-Йорк Бостонтой таарах гэдэг юм л да. Нью-Йоркийг бол нугдаал. 2-р шатнд. Нью-Йорк яг тоглогчт нь бол амар. Авраг аваад үтцэн, авраг аваад сурцсан, яаж агаар авахыг мэддэг. Инсэд нэг тоглолтоор хасдаг тоглолтод 18 онд Villanova Wild гэж 16 онд тэгээд 2 удаа авцсан. 3-4 тоглож байгаа байхгүй Josh Hart одоо хин байна. Яг үндэ залуу тоглогч. Jalen Brunson, Anunoby биш ээ Villanova. Villanova-ийнх нь уу? Vincenzo гэж байгаа явцсан. Josh Hart, Michael Bridges, Jalen Brunson 3 баггүй. Тийм. Тэгэхээр чи эдгээр яаж аврахыг мэддэг юм цөм бүрэлдэхүүн байна гэдэг чинь амар том давтал зүгээр. Дасгалжуулагч түрүүн боог явах гэсэн. Дасгалжуулагч нэг тэнэг солилцсон ихэд нуурчин штэ гээд дасгалжуулагч бол бас жоохон хөлтэй байгаа. Хийжилээ. Тийм. Тэгэхээр хийжилээ тий. Тэрнээс биш Нью-Йорк бол өөрөө потенциалын үед бас аврагд яригдах боломжтой баг. За тэгвэл үргэлжлүүлээ бүгдээрээ Босны талаар ярилццгаая. Тэдний 7 хоногт бас нэг төв. За нөгөө шар залууч гэж. Божигнуултыг тоглолч дээ. Тэгээ өөрөө Preacher дэх гоё юм ярьсан байлээ л дээ тоглолтын дараа. Өнөөдөр зүгээр л одоо яг утга нь бол өнөөдөр зүгээр л надад бөмбөг ирээд байлаа. Тэгэл би шидэд байлаа. Тэр нь ороод байлаа. Түүнээс биш өөр өнөөдөр магадгүй Brown 50 он авах байсан тоглолт байх хэрэгтэй байсан юм билүү? Эсвэл Сэм Хаузер ч 15 хоолын зай шидэд оруулах тоглолт байх байсан юм билүү мэдэхгүй. Зүгээр л над дээр л ийм боломж нь ирчлээ гэж. Тэгээд нөгөө нэг тоглолтын хэмнэлийг хүн мэрэгжлийн тамир шиг сайн ойлгож явах хэрэгтэй. Тэгээд өнөөдөр хэмнэл над дээр бөмбөг ихэрсэн би шийдэх хэрэгтэй байсан шийдэлтүүдээр минийх орчлоо. Тэгээд дараагийн тоглолтын дээр надад бөмбөг ирэхгүй ч үж магадгүй. Тийм үед би оноо авахгүй бол ядад самраас бөмбөг аваад дамжуулалтаар багтах. Тэр хандлага нь гоё байгааз. Тий. Тэгээ манай орогч өөрөө 40-оос дээш 10-аас дээш самбар аваад 10 хоолын шидэлтийг оновчтой болгосон түүхэнд их баг анхны хэсэг лөө. Тийм. Түүхэнд анхных гэсэн баг шүү. Тэгээд нэг багийн 2 тоглогч тус бүрдээ 9-оос дээш хоолын зай шидэлтийг нэг тоглолтод оруулсан. Бас анхны тоглолт. Тэгээ Бостын түүхэнд 2 тоглогч нь нийлээд 19 хоолын зай шидэлт оруулсан. Бас анхны. Бас нөгөө 40-оос дээш оноо 2 тоглогч нь авсан анхны тохиолдол. Энэ хоёрт бүснүүлсэн юм. Портленд бас тийм муу байгаагүй шүү дээ энэ тоглолт дээр уг нь болвол. Тэгээ аргагүй энэ аим шиг юм аадар бороо шиг шидэлтүүдийг одоо яалтайч бил. За маргааш тэгээд энэ баг мөнхийн өрсөлдөгч Лос Анжелес тэгээд тоглолтоо өглөө манаас угаар хүлээн авч үзээрэй. 30-аас гарна. 30-аас. Тэрэн дээр бараг лекс хүмүүс амрааш тарах хахаад. Юу гэж авах тоглолт шүү дээ. Энийг хожигдсан байгаа баг тэгээд нэг тэгж улаахгүй л Угаах тэгдэг байгаа шүү дээ. Гэтэ Босны эсрэг ашиглах. Одоо ч маргааш ч Босны талбай шүү дээ. тий. Тэр бас гоё шүү дээ.
Харин тэ зүгээр яг хаа TD Garden цом өргөн мөрөх юм. Энэ ахвар идэрч яасан мохоо өвдөрч амар хурдан юм. Токог солилцоосоо. Солилцоо болдоо би энэ ихэс дөрөв. аргагүй байгаа байгаа шүү. Би солилцоос би бол Богарт энэ дээр санал нэг л байгаа. Lakers энэ жил 6 сард финал дээр тоглож байгааг бол би үгүйсэхгүй. Үнэхээр сайн баг. Би тэр Jackson Hayes шиг төвтэй болохоор үнэхээр итгэхгүй Одоо хоёр татахтай болчих жобайгаа байхгүй юу Lakers. Ер нь бол тийм. Давуу тал. солилцоо болоход л миний инээд төрөөдсөн юм шүү дээ тэр өдөр. Зүгээрээ чадахгүй нэг хэмээрэг үдээ тэгээ. Гэхдээ хоёр жилийн татахтай болсон нэрээ шүү. Би ч гэсэн өвгөөсөө өрсөлдөөнөөс гарчвал араас нь Lakers. Гэхдээ ямар ч имжлэгээгүй хоёр хүн биш ч ч тоо. Гацаатыг хоёр төвтэй юм шүү дээ. Тийм. Тэгээд энэ тоглолтын тухай гол анзаарах ёстой зүйл нь Boston Celtics багийн түүхэнд 2 тоглогчийн 40-оос дээш оноо авсан анхны тохиолдол. 43 оноо 3-аас 16-аас 10. Хоёулынх нь карьер хай. Тийм 41 оноо 17-оос 9. Хоёулаа 50-аас дээш. Ингээд шийтгэрч одоо яаж очих вэ? Нөгөө Харин сайн үдсэн байгаас тийм. Аа нэг 10 оноогоор хожигдсан биз дээ. Portland үнэхээр сайн үдсэн байхгүй юу? махитлаа үтсэн үг. Тий. Гэсэн чинь тэгээ энэ хоёр цагаан залууч дуусгаа ичиж байгаа юм чинь. Тэнгүүд дараагийн тоглолтын дээр нь гэхэд Tatum сайн тоглоод хожиж байгаа байхгүй юу? Нөгөө Kobe Bryant, Smush Parker чи өдөө хэлээ нийлээ. 80 хэд гэдэг үлээ? 90 хэд ч үлээ? Нөгөө 83 мөр үү? Тий. Smush ч баг 2 хоноо ч. Аа тий. Тий. Тэр шиг юм бас Тэр шиг л бас тий. Хоёр хүн нийлээд ингээ 84 оноо өнөх ч амар юм байна. Тэр жил утгагүйс гэсэн үг шүү дээ. Гэхдээ тэгээ одоо яалт шидэд ороод ахаар чи яа шидэхэ бололтой юм шүү дээ. Тэгээд утгагүй байсан бол авраг авахгүй тий. Ус нь муу. Гол нь ороод Яа за. Даас тэгэл винаа. Гэхдээ тэгээ сул шидэх орон зай өөртөө гаргаад тэрийг хийгээд байгаа юм чи тэгээ өөрчлөн гэж байхгүй л те. Ямар ч баг. Тийм шүү дээ. Айл ямар баг ямар Бид нар- үг давуу тал нэрмэр л. Бид нар Warriors-ыг өмнө тэгжид ярьдаг л байсан. Дутггүй шидсээр байгаа л дуустдаг гэдэг. Тэгээ 2 авраг болцсон шүү дээ. 3 авраг болцсон шүү дээ. Сүүлдээ ярих үүдхтэй Хоёр шидэгтэй дураад. Сүүлдээ сагсан бөмбөгийг өөрчилсөн баг болоод ингээд эсрэгээрээ дуусчих. Юугээр илүү түүгээрээ тоглож. цагийн уртад тэгэл ялагдаад дуусч байгаа юм л та бид нэр Тий. ярьж байгаа юм. Сайн багийг тэгээд ер нь сайн байгаад ахаар нэх ярих дурггүй байгаа л муу баг сайжирчгаар яриа л яг л Сэдв бол тэгэл тэгжил гардаг шүү дээ нэвтрүүлгийн. Сайн баг нэг муу болохоор тэрийг нэг жоох яриад. Одоо Сайн жишээ нь үед бол тэгээд ярихгүй. муу баг муу тоглоо л байвал тэд нар ярихгүй шүү дээ. Одоо Вашингтоныг бид нар яг юу ярих юм? Шарлот Бруклиний тухай юу ярих юм байхгүй шүү дээ. Тэгэхээр чинь яг энэ нэг гайгүй тогтоод дээшлж байгаа. Эсвэл сайн баг сайн тоглоод байгаа. Эсвэл сайн гэж үнэлжсэн баг муу тоглоод байвал бас нэг Тэгээ ховор муу стайл ярьж За байгаа. манай багийг нэг яриараа гэдэг хүмүүст ингээд их тодорхой хариулт Тий, өгсөн нэрээ- шүү. Сэдвээ ингэж сонгодог ер нь бол. Ангаасаа Америкт явж байхад би Лос Анжелест очихдоо нэг Clippers-ийн фэн ахтай танилцсан. Тэгээ бүр Clippers-ийн улаан фэн. Тэр баг Лос Анжелест байгаа цор ганцхан Clippers-ийн фэн. Амар олон жил Clippers-ийг дэмжиж байгаа дорж гээд ах байгаа. Тэгээ ах үзэж байгаа бол бас ахта минь төргий. Тэгээд Clippers-ийн ер нь сардаа нэг үзчихсэн юм шиг байна. Тоглолт нь уу? Тий. Тэгэл ерөөсөө надтай ерөөсөө зөвхөн Clippers-ийн тухай л ярьсан тэр ах. Тэгээ баазараараа та Clippers-ийг ярилдаа л гэдээсэн. Тэгээ өнөөдөр ярьсан шүү. Эвгүй байгаа гэж ярьлаа. Өөрөө дүн яриад байгаа шүү дээ. Бараг Нэг Мерсер ярьсан. Мерсер ярьсан. Ингэж яах вэ? өнөөдөр гадарч л яриаг ярьсангүй. Тий. Тэгээд Нямба маань амлалттай ирсэн байсан тий. Тэгээд яг хөө тэр энэ би яг нямбар ингэж хандаад байгаа. Над руу бас их чат ирдیں۔ Танах YouTube дээр Одоо ер нь 7 хоногоос Тий над руу ч ирээд л байгаа тий. метраж ч нэраа богинохон байгаад энэ нэг 30 минутаар сунгаж өгөөч ч гэдэм үү. Тим хөсөлтөд албан байдлаар яаж өгөх үү гэдэг ингээд нэг хит хитэн хүмүүс чат ирсэн. би бас сошиал багийнхантайгаа хэлцэн байгаа. Ер нь 7 хоногоос одоо энэ дугаараас эхлээд ч юм уу шууд YouTube руу ордог болоод эхлэх хаа. Гэтэ нэвтрүүлэг гарсны дараа гэсэн үг шүү дээ. Дараа нь апплод хийгдэж За ордог тэгээд шүү. манай үзэгчид одоо гадаадаа үзэгчид бас ингээд хариулт өглөө. Тэгээд тэр Америкт байдаг Clippers-ийн фэн ах вирус баазар үзэж чадахгүй байна гэдсэн. Тэгээд чи баазарыг заавал YouTube-д оруулдаг болно шүү гэж надаас бүр ам өчиг авчаад наваг явуулсан. даалгавар өгсөн. Дөөр захад баярлаарай гадаад байгаа баазрыг үздэг хүмүүс. За тэгээ улирал ер нь дуусах дөхөж байгаа учраас оны шилдэгүүдийн тухай өрсөлдөөн бас их нэмэгдээд эхэллээ. Тэнгүүт нөгөө 65 тоглолтондоо хүрэхгүй тоглогчид эхнээсээ угаасаа ойлгомжтой болоод хасагдаад одоо өрсөлдөгчдийн нэр бас дундаас нь солигдоод эхэлсэн. За Depoy буюу шилдэг хамгаалан тоглогчийг авах хамгийн өндөр магадaltaй байгаа 5 тоглогч. Jaren Jackson тоон гүцэх юм бол Jaren Jackson аавна. Тэ.
тоон гүйцэхгүй гимтлэн сунж мунаад байх юм бол одоо хамгийн өндөр магадaltaй тэгээд яг мобил болох. Харин тийм багийн амжилт харсан ч тэр. Яг Dyson Daniels бол үнэхээр урд чухманд үнэхээр супер хамгаалагч. Гэтэ баг нь үнэхээр. Тийм. Тэгээд цаг нэрээ бас уулаагүй. 3 стил ч шиг тэр юу гэсэн. Нөгөө хэд нь 1.1. Үгүй ээ, энэ зүгээр сорондоо авчт юм л гэдэг. Тэгээ яг энэ шагналын төлөө оноо алт нь бол хамаагүй өстэй. Ямар ч хамаагүй. Самбар ер нь бол самбар бөмбөг тасалт хаалт. Тэгээ багийн амжилт хамгаалтын үзүүлэлт хоо. Энэ тавл баг. За доорт энд ярихдахгүй хаа. Энэ их чухал нэр биш үү? Эхний хоёрын нэг л авах юм байна тий. Дремон зүгээр сүүлийн үед ингээд дээшээ ороод ирлээ. Баг хожоод байгаа. Тий, баг хожоод эхлэнгүүт. Тэгээд Дремонд авахгүй хөө. Угаасаа Энэ хоёрын нэг авах. Эхний хоёрын нэг л авах байх. Тэгэхээр Атлантагийн тоглолтыг үзэхээр Dyson Daniels бол үнэхээр сайн хамгаалж мөн шүү. Урд чухамны бол үнэхээр супер. Багийнх нь амжилт. Угаасаа юу вэ? 8 стил хийсэн юм байна. Үгүй солиотой наач. Тэгэхээр тэр бөмбөг тасалтыг бүр урлаг болгоцсон юм бэл. Өөдөөс нь хүн бол бөмбөг зарлахгүй юм. Үнэхээр амар юм бэл. Зүгээр ингээд сорондтой юм шиг пук явчихсан юм л. Яасан ч уртгаартай, ямар ч мэдрэмжтэй юм. Тэгэхээр ер нь зөвөр 60 Jackson Mobley хоёрын нэг л байх бах. Memphis-ийн гэхдээ нөгөө өмнөх дугаар дээр ирсэн шиг 60 Jackson-ыг битээ аваасаа гэж залбираа сууж байгаа удирдлагууд нь. Харин тийм. Тэр чинь 360 сая. 100 хэдэн саяын зөрүүтэй байсан шүү дээ. Тэгээ барыг тоглохгүй биш. Авах мөнгө нь. Memphis-ийн жаргалтай зовлон гэдэг байгаа шүү дээ. За үргэлжлүүлээ бүгдээрээ шууд орнод бусынхаа хөснөгтийг харцгаая. За өрнөдөд 40-оос дээш ожилт хүрсэн 2 баг байсан. Энд ч гэсэн 2 баг байгаа юм шүү дээ. York Knicks, Boston 2. Branson 2-7 хоног гимтчихлээ. Тэрс гин таагүй юм. Одоо таа. 4-өө. Тэгээ багийнхны амжилт хэрхэн нөлөөлөхийг бүгдээр энэ 7 хоногт. Одоо л яг харах гэж байна York-ыг. Одоо нөгөө ярьжсэн шүү дээ. Энэ гарааныхын 5-ынх нь нэг нь гимтгэд энэ баг доголдно гэсэн чинь хамгийн гимтэж болохгүй юм гимтчихлээ. Гол хөдөлгөөр нь гин. Тий. Одоо л харъя. Өнөөдөр бас хожигдчихлоо. Clippers. Минутаар нүдэд гарч тэгэл одоо. Энэ ихний 6 бол ойлгомжтой байгаа шүү дээ баг. Тийм байна. Доошлохооргүй. Нэг ч яах тэр дээшлэх хэрэг байгаа зү. Нью-Йорк жоохон доош унаад баг 5 руу ч унж аюултай юм байна да. Өнгөрсөн 7 хоногт бүгдээрээ яг филиг яриад Embiid одоо ингээ удирдлаа дуусчихаасаа гэл маргааш өглөө нь Embiid Герман явж хаалгаанд. Тэр нөгөө Kobe-гийн эмчилгээ хийлгэжсэн Герман эмчтэр очиж байгаа юм лээ Embiid. Тэр нь. Тэгээд Герман эмчээр тэнд очиж мисцаас хийх юм уу эмчилгээ хийх юм уу тэр юм аа Одоо бие зарж мөнгө олж байгаа, амьдралаа баталгаажуулж байгаа хүн бол тэгээд ийм ямар ч амжилт хүлээхээргүй илрэлт нэг тэгээд биендээ анхаараа дараагийн хэдэн жилээ бодсон дээр л дээ. За юм байна да. Дорн бүс бол өрсөлдөө өрнөдтэй харьцуулахад харьцангуй арай. Эхний 4 л ер нь ширүүн биш үү. За эхний 6. Эхний 6. York уналт хийвэл аюултай байгаа шүү дээ. 6 руу ч унж болохоор байна. Уналт хийчихээр тийм байна. Ард нь 5 6 7-д явж байгаа багууд чинь ойрхон байгаа. Индиана Детройт энэ ч ойрхон байгаа. Ганц хожлын зөрүүтэй. Тэгээ Детройтоос ягаад ч нэг юм хүлээгээд байгаа штэ. Юу үлээ. Зүгээр л нэг жижиг хожлоод аваад том багуудыг ахаа жоохон хожоод нэг шоуган тариад өгөөсэй гэж жоохон хүлээгээд байгаа. Эннээс нэг ч дээшил чалахгүй бах. Гэхдээ доошлохгүй бах. Ямар ч байсан. Нэг 6 дугаар байр бол хамгийн баталгаат байр л баг. Тэгэхээр Нью-Йорктой тааруул бас янзалцж мэдэн шүү. Арай болоог баха. Гэхдээ арайч болоог бах. Арай болоог. За ингээд баазар нэвтрүүлгийн энд хүрээд өндөрлөлийн хамт байсан үзэгч та бүхэндээ баярлалаа. Нэвтрүүлгийн маань хамтран ажиллагч хамтдаа төрүүлж болох нь Unitel Group эх 7 хоногт уулзцгаая баяр та үзэгчтэй. Баярлалаа.